Монголынхоо хөрсөнд жилийн 4 улиралд нарлаг хүлэмж ашиглаж жимс ногоогоо тарих бүрэн боломжтой гэдгийг өнгөрсөн жилийн 10 сараас үйл ажиллагаагаа эхэлсэн Чандаман жимс компанийн бодитоор харуулan ажиллаж байна. Нийслэлээс 60 км Төв аймгийн Баян Чимтмэн суманд байрлах Чандаман жимс компанийн агропарк 20 га газарт 60 хүлэмж байгуулах зорилготой. За энэ төслийг монголчууд нэгдэж 30 гаруй хүний хөрөнгө оруулалтаар инхүү ажиллаж байгаа юм байна. За нэг хүлэмжийг нэг гэр бүл хариуцсан ажилтсан байна. Одоогоор 7 хүлэмжинд гүзээлзэг нь өөрсдийн помидор тарьж ургуулan хэрэглэгчдэд нийлүүлж байгаа. Цаашдаа Монголын хөгжлийн нэг гарц бол нарлаг хүлэмж ашиглан 4 улирлын турш экологийн цэвэр жимс ногоогоор дотоодынхоо зах зээлийг хангаад гадагшаа гаргах бүрэн боломжтой гэж мөнх ногоон амьдрал төрийн бас байгууллагын тэргүүн алтан цэцэрлэг хуваалцчихсан маа. Монголын бас хөгжлийн нэг гарц гэж харж байгаа. Тэрний юу гэхээр зэрэг Монголын энэ цэвэр ариун дагшин хөрсөнд одоо органик ийм бүтээгдэхүүн хүнс ногоо жимс гаргаад өөрсдийнхөө улс төрнийг хангахаас гадна цаашдаа гадагшаа экспортлох бүрэн боломж бий. Дэлхийн нийтээр эрүүл хүнс, экологийн цэвэр одоо хүнс хомсдолтой байна. Тийм учраас Монгол орн бол экологийн цэвэр брэндүүдийг гаргах юм боломжтой. Тэрээр 800 м2 энэ хүлэмжинд 9900 гүзээлзэг нь бут бий. За нэг хүлэмжнээс өдөрт 20-30 кг гүзээлзэг нь түүж авдаг. Жилдээ урд төршөөс монголчууд 20 сая долларын жимс авдаг. За энэ хөрөнгийг Монголд оруулах бүрэн боломж байгаа гэдгийг алтан цэцэрлэг хэлж байлаа. Мөн монголчууд бид тусдаа биш хамтдаа хөрөнгө оруулалтаа шийдэж бизнес эрхлэж амжилтанд хүрэх цаг болсон гэдгийг алтан цэцэрлэг уриалж ирсэн маа. Мөн дүүргийнхээ хүлэмжийн аж ахуй эрхлэх хүсэлтэй иргэдийг сургалтанд хамруулж бодит байдалтай танилцуулж байгаа Баянгол дүүргийн удирдлагууд цаашдаа иргэдээ хүлэмжийн аж ахуй эрхлэхэд дэмжин ажиллахаар зорж байгаа гэдгийг тайлбарлаж байсан маа. Дэж эрэг боломжтой. Бид нэг жилдээ нэг 20 орчим сая долларын жимс ногоог хятадаас импортлж оруулж ирж байгаа. Тэгэхээр ийм хэмжээний зах зээл байна гэсэн үг. Тэгэхээр энийг бид нар дотооддоо жилийн 4 улиралд одоо тарих боломжтой. Тэгэх юм бол маш олон тооны хүн ажлын байраар хангагдана. Нөгөө талаар энэ бол цэвэр эко гарна гэсэн үг. Ямар ч хэмээн бордоогүй. Ингэхээр хүн амын хүнсний аюулгүй байдал гэдэг асуудал бид нар дотооддоо шийдээд цаашдаа гадагшаа валют олох, импортыг оруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм боломжтой. Өөрсдөө хүлэмжийн аж ахуйг эрхлэх сонирхолтой. Тэгэхдээ ямар нэг гарц гаргалгаа олж чаддгүй. Баянгол дүүргийн орчин суугч иргэд аж ахуй нэгжүүд бизнес жижиг дунд үйлдвэрлэгч нар оролцож байгаагаа давталтай. Жижигсэн хөлбраар өрхийн амжиргааг дэмжих нь хүлэмжийн аж ахуйг дэмжих зорилгоор тухайн дүүргийнхаа иргэдийг бол хамруулах, цааш зээ тусалцаанд нь хамруулж гарааныхын бизнесийн дэмжихийн зорилготойгоор байна. Монголынхоо цэвэр хөрсөнд ургасан арааны шүлс асгаруулan амтд жимс ногоог 4 улирлын хүлэмжиндээ тарьж ургуулan хүнсэндээ эргэлэх боломж хүн бүрт байна. Төв аймгийн Баян Чимтмэн суманд байрлах Чандаман жимс компани агропаркоос Light News мэдээллээ.